За юу яцхан залуусаа Dream PST та бүхэнд энэ удаа Photoshop дээр шинэхэн төрлийн фото манипуляшн талаар хичээл орох гэж байна. За тэгэхээр хэдүүлээ энэ дизайныг хийх болно. За тэгээ би танд бүх хэрэгслийн татаж өгөхөөр тавьсан байгаа. За бас нэг хитэн арга, за нэг тийм зал хэмээн тийм keyboard-ны shortcut гэх зэргийн бас нэмэлт зүйлүүдийг одоо оруулж өглөө. За тэгээ эхэлцгээе. За энэ түрүүн шинэ хавцсан нэ. За тэгээ хавцсны хэмжээ 1440. За тэгээд тоошоо 900 дөрөвшөө. За тэгээ 300-ын нэвтрэлтэй хахад бараг болох бах. За тэгээд нэрийн за жишээ нь за гэрэл бүсгүй. За 2. За ингээ өглөө. За одоо таахаа жоохон томруулж жижигрүүлэх тал дээр жоохон тийм баг заавал энэ томруулж төшл аваад ингээд за тэгээ буцаас ингээд энэ жоох асуудалтай юм шиг санагддаг. За тэгээд яг хөө та бүхэнд бас ойлгомжтой үзүүлэхийн тулд байнга бас энүүгээрээ би нэг ингээ үзүүлдэг. За тэгвэл бас товчлохын тулд та зөв Alt товчоо дараад маусныхаа голоор л одоо хийх тангалттай. Зарсах. За нэг ийм арга байна. За тэгээд texture оруулж өгье. За энэ дөрөнд ихний texture. За Ctrl A C, за тэгээд W, Ctrl V, за тэгээд түрүүний аргаараа нэлээд багасгаж жагаад за нэг багасгаад за тэгээд за тэгээд энийхээ дараа жоохон өнгийн засч өгье. Одоо texture-ийнхаа тийм учраас шин gradient нээж өгөөд за тийм дээр шууд кодыг би танд хэлээд өгье. За tick 70 F tick D. За тэгээд нөгөө талын код нь 181 F21. За тэг окей. За энийг radial аашлаа. За энийг offset-ийг нь 100% болгож өгөх хэрэгтэй. За тэгэх юм бол бас равруулна. За reserve. За тэгээд окей. За тэгээ энийг color гэдэг дээр нь за эсвэл overlay тэс offset-ийг багасч өгөхөд болох. Гэхдээ хэдүүлэнд нь multiply гэдэг нь хэрэгтэй. Яагаад гэвэл зөвхөн өнгийн бид нэр уусгаж өгөх гэж байгаа учраас хооронд нь хослуулж өгөх хэрэгтэй болж байгаа маа. За тэгээд бид нэр одоо дараагийн texture оруулж өгье. Open Ctrl A C, за түрүүний үйлдэлээрээ V. За энэ текст шууд таарад өгсөн гарч байгаа. Тэгээд чаас хэрэггүй. За энийг бас multiply. За ингэхээр нэг жоохон тийм зураастай бас нэг тийм болж байгаа. За эсвэл бүгдийг ингэ туршиж үзэхээр нэг бас нэг өөр хэсгүүдтэй болж гарч байгаа. За нэг ийм багтаа soft light багт болох юм шиг байна. За энийхээ дараа модель оруулж өгье. За тэгээ модель дээр байна. За тэгээ энийг мэдээж арын фоныг хэдүүлээ бас жоохон устгах хэрэгтэй. За тэгээд нэг хамгийн хурдан устгах арга бол за эхлээд цоож устгаад. За тэгээд тэрнийхээ дараа quick selection tool. За ингээ гадуур нь ингээд за хэрвээ та жоохон илүү ингээд гаргачих юм бол та Alt төвчөө дарж агаад ингээд зарим нь хасаарай. Одоо жишээ нь энэгээр хэсгээрээ нэмж үзээ тий хасхан. Энэ нь бол нэмж байгаа гэсэн үг. Ягаад гадна талаараа бид нар зөвхөн итгэжүүлж байгаа учраас дотор талын модель үлдэнэ гэсэн үг. Тийм учраас гол хэсгээрээгээд за тэгээд шууд delete гэдэг товчоо дарангууд модель гэ бүрэн бэлэн болж байгаа маа. За тэгтээ би
аль хэдийн бэлэн болгоцсон модель авчи. За энд байна. Гарын фон авахгүй. За энэ дээр бас нэг жоохон хэсгэсэн. За одоо Ctrl A C. За тэгээ Ctrl V. За тэгээ Ctrl T-гээ дараад за нэг энд байх толгой тэгтээ тэгээ жоохон гисгаад за нэг энд байх болно. За одоо модельийнхаа жоохон бөнгийг бас засч өгье. За тэгээ бас гадна талын жоохон зураас илүү гарсан эсгүүд тэгээд тэмцэж өгье. За энэ түрүүнд маск үсгэе. За тэгээ маск үсгээд бруш аваад за тэгээ soft brush жоохон size нэгсгэж өгөөд за нэг энийг нэг 50 за бас тэгээд 50% дээр хатуулна. За тэгээ нэг хар дээр яг гэвэл цагаан брошийн эсрэг нь хар брош хар цагаан маск байвал харин та цагаан маск байвал хар брош харин хар маск байвал цагаан брош. За энийг ойлгосон гэж бодож байна. За тэгээд яг брош ширхэлж байгаа юм бэ гэхээр бас заримдаа алдаа гаргацдаг учраас дараа нь засахад амар. За би тань дараа нь одоо ингэж үзүүлээ. Хэвэн дөрөнд эхлээд гадна талын жоохон сурууд за энэ доотлын хэсгийг бол болтон арилгасан дээр бах. За тэгээд энэ утасны хэсгээр жоохон багсаж өгөөд за энэ усны хэсгийг бол болтон авчиж болно. За тэгээд жоохон дээдлийн жоохон багсаж өгөөд за энэ доотлын хэсэг нь за ингээд жоохон юм хэсгэр нь усанд нэг санаа зовлтгоо. Яг л усны хэсгийг тэгж жагаад илүү засчихна. За хэрвээ ингээд жоохон буруу хийгээд илүү ингээд арилгачих юм бол эсрэгээрээ цагаан бруш авч жагаад тэгээд буцаага дарахаар яг хэвэн байдалд орно. За одоо энэ хэсгээр нь жоохон за ингээ боллоо. За одоо бид жоохон гаднах өнгийн засч өгье. За event түрүүнд hue saturation оруулж өгье. За энд байна. За зөвхөн модель дээр оруулж өгөх учраас alt төвчөө дарж байгаа доод тал дээр итгэжүүлнэ. За тэгээ энийг жоохон ялгаж салгахын тулд төлөө Ctrl G. За энэ манай background арын фон. За одоо нэг энийг нэг хасах 45. За ийм багт болно. Тэгэхээр жоохон за модель хэсгийг дахиад жоохон засах хэрэгтэй. За одоо энэ дараа нэг curves оруулж өгье. За тэгээд curves. За дахиад доотлын layer тавья. За нэг жоохон гэрлийн жоохон багасгаж өгөх хэрэгтэй. Учраас жоохон энэ тоохон талд ингэхээр илүү нэгтрэлшил илүү сайн болж гарч байгаа жоохон контрастыг илүү нэмэгдүүлж өгч байгаа. За тэгээ энийхээ дараа дахиад нэг gradient жоохон нэмж өгье. За тэгээд gradient map
зөвхөн доод талдаа. За тэгээ энийг сонгочиход болно. Энэ хэсэг. За тэгээ окей. За тэгээ энэ дээрээ жоох эсрэг өнгө. За тэгээ энэ дээр бас нэг жоох юм тайлбарлаж өгье гэж бодож байна. За энэ тал нь юу вэ гэхээр одоо сүүдэр гэсэн үг. Яг энэ сүүдрээ эсвэл одоо сайн харах юм бол зөвхөн сүүдэр хараар тусаж байгаа хэсэг дээр энэ хэсэг нь сүүдэр гэсэн үг. Харин эсрэг тал нь гэрэл гэсэн үг. Гэрлийн хэсэг зөвхөн тусаж байгаа. Тийм учраас та энэ хоёрыг жоох ялгаж салгаад тэгээ голын хэсэг нь мэдээ сүүдэр гэрэл хоёр давхцсан хэсэг гэсэн үг. За тэгээд нэг юм байна. За тэгээ нэг color гэвэл яаж байна? Multiply. За тэгээ энийг жоохон нэлээд багасгаад өгчих. 10% зөвхөн өнгөний хэсгийг илүү сайн болгохын тулд энийг ашиглаж байгаа. За тэгээд дахиад нэг gradient map. За тэгээ энийхээ кодыг хийлээд өгье. За 206 16 F. За тэгээ энэ эсрэг талын код нь C2 96667. За мэдээж энийг доотлын модель дээр тааруулж өгнө. За энэ overlay soft light. За энэ overlay-ийг тарж өгч байна. За тэгээд бас дахиад багасгаж өгөх хэрэгтэй. Зөвхөн л өнгийн л засах зорилттой учраас энэ плаж дээрх өнг нь. За тэгээд сайн за 32 өдрөх толно. За одоо юу нөрслөгсөн харъя. За эхлээд ийм байсан бол saturation өнгийн жоохон бууруулж гисэн. За тэгээ cursor contrast-ыг нэмэгдүүлж өгч дараа нь нэгт gradient map-аар нэр сүүдэр гэрэл хоёрын за дараачих нь жоохон арсны өнгө түн дайсан сан өнгөний жоохон засч өгсөн. За одоо дахиад нэг шинэ юм хий. За жоохон цог. За тэгтээ энэ зөвхөн date list-ийг авъя. За бид нар зөвхөн энэ хэсэг нь хэрэгтэй. Ctrl C. За тэгээ Ctrl V. За тэгээ Ctrl T-гээ дарж байгаа хэмжээгээ басч өгөөд. За тэгээ screen дээр тааруулна. За нэг за эдрийгээ жоохон ялгаж салгахын тулд нэгээ доор нь оруулж өгөх хэрэгтэй. Яг төлөвлөснийхэн тэнд учраас. За дахиад жоохон энэ сэтгэн жоохон шахаж өгөөд. За энэ за өнөг зэрэг ардгыг дарж байгаа энэ талд нь. За одоо жоохон лейблийг нэмээд өгье. Ctrl L. Жоохон энэ хэсэг жоохон хэмжээгөөд өсгөж өгөөд илүү гоё тод тогтолно. За тэгээ Ctrl V дахиад нэгийг. За тэнийг screen. За энэ сайн харах юм бол энэ гадна талаар нь жоохон нэг юм зургаас юмсан. Тэнийг учраас энийг дахиад Ctrl L-ээр жоохон ингэсч өгөөд. За одоо жоохон эсрэг тал руу нас нөгөө тал руу харуулад үзье. За энэ тал нь ерөөсөө таалагдахгүй байна. Тийм учраас нэг зүгээр шууд. За эсвэл маск үсгэтгтэй баллуураар хийж болно. Энэ асуудал юу? Баллуураар нэг нас энэ хэсгээр нь ирсний нас. За одоо 3 дахь цогоо хийж өгье. За тэгээд дахиад багасгаад. Гэтэ энийг моделийн ховорд оруулж өгөх хэрэгтэй.
учраас талхаа урд нь. Гэхдээ энийг аашлаа. Энийг нэг доор нь олж өгөх болоос. За тэгээд screen энийг бүр дээр нь оруулаад өгчээ. Тэгээд энийг гараар бас хийх хэрэгтэй болчихлоо. За тийм учраас энийг багасгаж өгөөд за нэг инчнээс энэ жодээ. За тэг контрол хийлээ дараад дахиад жоохон контрастыг нэмж өгөөд. За тэг окей. За одоо томруулахаараа алт авчаад дарж маус холоороо. За тэгээд энэ дээр яг хаанаас нь гарч болох үд гарч байгаад enter. За тэгээ маска өсгөн. За тэгээд энийг 100 дээр тааруулж болно. За тэгээд өшөө жижигхэн brush. За одоо сайн харах юм бол энэ хэсгээр нь жоо алга болсон байгаас тийм учраас маск хэрглэж байгаа юм. Тиймээс эсрэг өнгөөрөө цагаан өнгөөрөө дахиад жоохон сэнсэж өгөөд. За тэгээд харж байгаа. За тэгэхээр энэ хэсэг нь бас дахиад таалагдахгүй юм. Тийм учраас зүгээр баллуур авч агаад хэсэг нь ялгаад өгч. За ингээ ихний хэсэг боллоо. За одоо жоохон нөгөө гэрэлтэй юм давлгаа за нэг тийм байсан. Одоо энэ хэсгийг хийж өгье. Даалгавч өгнө. За тэгээд энийг хийх нэг арга нь болохоор одоо энүүгээр хийсэн байгаа. За одоо жишээ нь за энэ байна. Escape motion, Zcom, experiment, flames за тавхан харсан баг. Тэгээд энэ дээр бүх тохируулга өнгөнүүдээ хийж агаад тэгээд энэ нэг хэсгээ ингээд шууд дараад өгчих хэрэгтэй. За одоо ингээд дараад өгчих хэрэгтэй. Ингээд та өөрөөхөө ийм юугаа их боломжтой болж байгаа маа. За тэгээд энэ дээр clear гэдгээ дарж чаас чамаагүй шууд за жишээ нь энэ дээр өнгийн жоохон сольж өгөөд дараачийн хэсэг. За харсан баг. Үнэхээр дайжгүй. Та энэгээр өөрөөхөө гэрэлт одоо юм давлгаагаа хийх боломжтой болж байгаа. Бараг гэрэлт үйл. За тэгээ мэдээж энийгээ save гэдгийг дараад шууд JPG зургаар одоо та ингээд хийх боломжтой болж байгаа маа. За тэгээ энэ дээр бас нэг хэд хэдийг хийсэн. За тэгээ за энэ. За энэ хийхээс өмнө энийгээ жоох ялгаж салгахын тулд хэдүүлээ нэгэ Ctrl G. За энийг манай модель. За тэгээд бас гал. За ингээд модель бас гал. За нэг жоох ялгаж салах хэрэгтэй. Тэгэхгүй бол бас дундаа бас толгой өргөж магадгүй. За энийг оруулж гэж бодож байна. Ctrl AC, за W, Ctrl T-гээ дарж агаад. За тэгээд screen гэдэг дээр тааруулж хэрэгтэй. За тэгээд энд оруулж өгье гэж бодож байна. За энэ хэсэг дээр нь яг таарж байгаа харж байгаа. За enter. За тэгээд Ctrl U-гээ дарж агаад colorize. За тэгээд жоохон дайсансных өнгөтэй жоохон ойртуулж өгье. За энэ болж байгаа шүү. За окей. За энэ дээр маск үсгээр. Тэгээд одоо энийг яг далавшаас нь одоо алчуунаас яг гарч байгаа юм шиг болох хэрэгтэй. Тэгвчээс ингэ жоохон багсаж өгөөд. За тэгээд энэ хэсгээр нь за энэ төгсгөл хэсгийг бас жоохон уусж байгаа болох хэрэгтэй. Тэгвчээс за нэг юм багт болно. За тэгвэл энэ дээд хэсгийг жоохон багсгаж өгөөд. Амруулъя. За одоо дараачийн гэрлээ. За энийг ягаад эсрэг бас тал руу нь харуулж болохгүй. Тийм учраас жоох эсрэг тал руу
хэлүүлээ. Screen. За тэгээд энийг plate жоохон гэд. За та заавал энүүгээр нь юм болохгүй. Тэмцээс Ctrl T-гээ дарж агаад энэ дээд хэсэгт нэг юм warp гэдэг байгаа. За эсвэл энд бас мөн адил warp гэдэг байгаа. Тэмцээс энийг жоохон засаж өгөөд санаг энэ дээр нь жоохон бас дээшхнээ илүү шовх тийм болгосон дээр баг. За enter. За тэгээд дахиад Ctrl U. За тэгтээ энэ удаа colorize хэрэглэхгүй. Тийм учраас түлээ жоохон өнгөний хөлтөмлийн зэд энийг нь жоохон багасгаад. За тийм окей. За тэгээд дахиад маск үсгэж өгөөд brush аваад хараар. За энэ opacity-г багасгаад өгье. Тэгвэл төгсгөл хэсэг рүүгээ уусч байгаа юм шиг болох хэрэгтэй. За энийг нь шүү сайн басж өгөөд энэ хэсэг нь жоохон бүдэг болгож өгье. За тэгээд гарны хэсэг нь басж өгөөд. За юм болж байна. За тэгтээ бас моделийн цаад хэсэг нь жоохон тэгж харагдаж байгаа. Тийм учраас түрүүний маск дээрээ тааруулж өгч жагаад сагаанаар. За нэг ингэж болно. За тэгтээ илүү гарч байгаа юм байвал энэ хэсэг нь бас за ингээд эхний хэсэг боллоо. За тэгээд дараачийн хэсэг рүү оръё. Тийм учраас за нэг энийг орч бодож байна. Нэг группээс хагаад Ctrl V. За тэгээд энэ хэсэгтэр нь оруулж өгч бодож байна. Тэгтээ нэгээ сүүл хэсэг рүү оруулж өгөх тийм учраас нэгээ нөгөө тал руу гаруулад за нэг ийм байх болох бах. Сүсрэг тал руу энийгээ бас жоохон зөв байрлалыг олох гэж бас цаг авна л да. Тэгээд зөв байрлал тэрт оруулж өгөх гэж. Тийм учраас энэ дээр жоохон удах бах. За энд байхд болж байна. За enter. За ер нь жоохон цэнхэр өнгө хэрэглэе гэж бодож байна. Тийм учраас жоохон цэнхэр тал руу оруулж өгч ингэж оруулж өгч эсвэл шууд зөв colorize яг энэ цамцных нь өнгөтэй адилхан болгоод өгчээ. Жоохон тодруулж өгöd. За одоо дахиад brush. За тэгээд төгсгөл хэсэг рүүгээ жоохон болгож өгöd. Төгсгөл хэсэг рүүгээ ууссан. За одоо чинс гарч байгаагаар жоохон дээд хэсгээр нь тэгээд жоохон байрлуулж өгöd. За нэг юм байж болно. Гэхдээ энэ хэсгээр нь дахиад жоохон мэдгэчээ. За дахиад нэг гэрэл. За энэ багт болох ба. Ctrl AC W Ctrl V. Тэгээд багсаж өгöd. Тэгээ screen дээр. За тэгээд энэ хэсэгт нь байх болох юм шиг байна. За эсвэл нөгөө тал руу харуулж өгöd. Хэсэг зөвгөн. За нэг энд байх болох юм шиг байна. Гэхдээ энэ нүгээр нь арай л их орж өгöd байх шиг юм. Тийм учраас нэгэ жоохон багсаж өгöd.
За тэгээ warp нэг жоохон за нэг ийм багт болох бах. За enter. За одоо дахиад маска үсгэж өгөөд хараарна. Энэ хэсэг нь хэрэггүй баг. За тэгээд энэ төсөглөө хэсгийг доод хэсгээр нь жоох хайрлаж өгөө. За тэгээд нэг өнгөн төврөгөө Ctrl U. За тэгээд жоох эсрэг өнгөөр нь colorize. За жоохон ногоон өнгө бас оруулж өгсөн дээр. За окей. Төсөглөө хэсгийг ууссан болгож өгөөд. За одоо энэ урт талын биений хэсэгт оруулж өгье. За энэ байх болох байх. Screen. Гэж жоохон нарийнхан болгож өгөөд. За тэгээд warp-аараа ингээд харчих шиг байна. За тэгээ маска биений хэсгээр нь жоох хасч өгөөд доод хэсгээр нь жоох хасаад өгчээ. За тэгээ Ctrl U энэ дээрээ тааруулж агаад зурган дээрээ тааруулж агаад Ctrl U. За тэгээ төгссөн өнгө. За нэг ийм өнгөд авах болох юм шиг байна. Жоохон хөдөлгөөлж өгöd. Окей. За ингээд хэд хэдэн гэрэл өгсөн болно. За тэгээд та бүхэн өөрсдөө яаж хэмээр вэ? Саарч агаад ингээд гэрлээ өгөөрэй. За энэний дараа бид нэр жоохон optical оруулж өгье. Тэмчраас гарч агаад optical place. За энэ хат болох байх. За Ctrl A C W за хадгалах хэрэггүй. Зүгээр Ctrl T. За энэ гэрлүүд миний блог дээр байгаа. Тийм учраас та хүн шууд татаад аваарай. За тийм нэг screen. За энэ гэрлүүд дээр оруулж өгье гэж бодож байна. За тийм учраас энэ тохон дээр нь оруулаад өгчий. Гэж өгөөд. За тэгээд warp. Ингээ station. Enter. За тэгээд энийг жоохон гэж аваад enter. За тэгээд нэг багсаж агаад энэ хэсгээр нь жоохон засаад бас жоохон баллуураар ингээ оруулж өгч болно. За тэгээд дахиад нэг optical за screen. За одоо энэ гэрлийн хэсгээр давхар оруулж өгье. За тийм учраас за энэ дээр оруулаад өгчий. Тийм учраас warp-а хэрэглэж агаад за дахиад ингээд за тэгээ Ctrl U жоохон colorize өнгөнд нь оруулж өгье. Тийм учраас энэ ягаан өнгөт учраас жоохон ягаанд нь оруулж өгөөд за тэгээ Ctrl V гэж дахиж гаргаад
За тэгээд screen. За энэ хэсэгт нь оруулаад өгчээ. За тэгтээ энэ бас жоох тохиромжгүй юм шиг байна. Тэгмчээс энд нь оруулаад өгчээ. Enter. За тэгээ warp хэрэгжилж хагаад. За нэгэ жоохон уул нь энийг Puppet Warp түүлээр хийж болно. Гэхдээ тэр бас жоохон асуудалтай хэрэгсэлтэй. Тэгээд Warp нь хамаагүй дээр байдаг. Яг л шууд ажиллах. Puppet Warp нь жоохон нуглаад, жоохон тийм тэгш өнцөгт маягийн зүйл үүсгэж байдаг учраас жоохон хэрэглэхэд жоохон асуудалтай ус байдаг. За тийм учраас өнгөд нь оруулж өгөөд. За тэгээ нэгээ юм жоохон шахаад өгчээ. Тийм учраас энд нь тааруулаад өгчих болох бол. За тэг Ctrl L энэ яг л гад талд нь жоохон илүү гараад байна. Тийм учраас контраст нэмж өгөөд. За окей. За тэгэд жоохон маягийн зүйл дахиад жоохон warp-аар засч өгөхгүй бол илүүрчлээ. Скэн. Enter. За нэг жоохон багсгаад өгöd гээд их байна. За одоо дахиад нэгийг бас жоохон төвчээр хэрэгтэй бас энд. За одоо энэ доор нь оруулж өгье. За тэг warp-аараа. За enter. Ctrl U. За ногоон өнгөөгөө учраас colorize ногоон тал руугаа. За дахиад нэгийг. За тэгээ screen. Мэдээж дахиад энд нь бас нэг оруулж өгсөн дээр. Just warp түүлээрээ. U тэгээд жоохон цэнхэр өнгөрөө. За энэ таарч байна. Окей. За тэгээд дахиад бас нилээдэг бас жоохон оруулж өгөх хэрэгтэй. Ганц хоёрыг. За тэгээ энэ жоохон асуудалтай бас warp жоохон хэцүү байгаа бол filter, distort, wave. За энэ чинээс wave-ийг харж байгаа. За тийм. За ингээр бас ингэж болж харж байгаа. За тэгээд энийг жишээ нэг энэ дээр тааруулж өгөх юм аа. За enter. За энэ дээр маск өсгөж өгье. Тэгээс тэр жоохон зүү болохоор жоохон жижигрүүлээд өгье. Их том байх хэрэггүй баг. За тэнийг хуцсных нь өнгөтэй адилхан.
За. За тэгээд түрүүний аргаараа хурдхан шиг шууд багсгаад screen filter distort wave. За энийг жоохон багсгаж өгөөд ийм болгосон дээр баг. Энийг эсрэг зүрх нь харлаад. За эсвэл доод талын тэгээс warp баг зэргийн засвар хэрэгтэй бол warp гэсэн дээр талаар нь за тэгээд энэ дээр нэг жоох ягаан өнгөс байвал дээр бах. Тэгээд colorize за окей. За ингээд тавх ойлгосон баг. За одоо энэ жоохон гэрлэн бөмбөг өдрийг хийж өгье. Уушлаа. Буруу юм дарчлаа. За тэгээ open. За тэгээ түрүүний байрш руу очоод. За энийг оруулж өгье. Ctrl A C W Ctrl T screen. За тэгээд модель руугаа ороод за эсвэл модель хэрэггүй шууд зөв хамгийн яг дунд нь тэгэхээр арт нь гарч өгнө гэсэн үг. За яг энд багт тарчих шиг байна. За тэгээ хэрвээ жоохон арилгах зүйл байвал маска ашиглаж байгаа. Тэгээд арилгаад өчөж болно. За энэ дээр Ctrl L жоохон контраст жоохон өгөөд. Окей. За тээнийхээ дараа гэрлэн бөмбөгнүүд. За энэ байна. Ctrl A C W save хэрэггүй. Тэгээд V тэгээд багсгаж өгөөд. Гэтэ энийг урдаа оруулж өгөх хэрэгтэй. Тийм учраас урд тал. Бид нэр зөвхөн энийг үсэн талд нь оруулж өгөх учраас screen. За тэгээд Ctrl L зарж байгаа. Окей. За нэг үсний хэсэгт нь оруулж өгөндөө энэ том гэрлэнүүдийн зогсдохад өгчих хэрэгтэй. Тийм учраас маск үсгэж байгаа. Тэгэхээр 100% дээр багсгаж өгөөд нүүрний хэсэгт нь хэрэггүй. Яг нүүр хэсэгт нь. За энд багт болох бах. За тэгээд дахиад нэг өөр нэг гэрэл мөвгийг оруулж өгье. Энд байна. За энэ хэсгийг энэ алчуурныхын хэсэгт оруулж өгсөн дээр байх. Тийм учраас screen дахиад багсгаж өгөөд. За яа жоохон сунгаад өгсөн ч болно тэгээд. За тэгэхээр маск жоохон том гэрлэсгүүдийн сад өгөх хэрэгтэй. Энд том гэрэл хэрэггүй. Тийм учраас устгаж өгөөд зөв байрлалыг олж өгөөд багсгачээ. За тэгээд дахиж нэг хуулж агаад доод талд нь тэгээд өнгийн солихыг хүсвэл colorize за эсвэл шууд өөрийнх нь өнгөөр нь за нэг юм багтаал ногоон цэнхэр аль нь орсон. За одоо жоохон тоосон цор эдрийг оруулж өгье. За тэгээд жоохон
контрастын жоохон багасгаж өгöd. Нэг хэрэлүү бодит болж гарч байгаа. За одоо тоосон зүр хэсэг. За надаа нэг dust юм байсан санагдаж байна. За 10-12-ыг авчи. За тэгээ warp tool-ийн доор нь бичиг гарч байгаа. Тэг учраас warp tool-ээрээ Ctrl C V Ctrl T-гээ дарж агаад багасгаж өгöd. Тэгээд screen эсрэг тал руу харуулж өгöd. За нэг энэ байвал илүү бодиттой бас болж гарч байгаа. За Ctrl AC за тэгээд screen нэг нь багасгаад өгье. Эсрэг зүгрөө нь харлаад. За одоо маск үсгэж өгнө. Жохон юм хэсгээр. За хэрвээ харахгүй бол нормал гэж тарж байгаа. Энэ хэсэг нь жохон багасгаж өгöd. Дат хэсэг нь. За одоо бид нэр жоохон өнгөний нэгтрал тэрийг хийж өгөн. За тэгтээ тэхээс өмнө дүлээ ялгах салахын тулд энийг групплж өгöd. За энийг light wave гэрэл тавлгаа. За тэгээд фото энэ түрүүнд за gradient руу орё гэж бодож байна. За тэгээд энэ дээр бас энэ хэсэг нь жоохон засаж өгөх хэрэгтэй юм чаас. За энэ дээр явуулъя. За эсвэл color гэвэл яаж байна? За color нарийн дээр нэлээ багасгаж өгөхөөр илүү өнгөний уусамл нь илүү сайн болж гарч байгаа. За энэний дараа дахиад нэгийг энд хэрэгтэй зүйл бол color balance. За энийг жоо тоглож өгөх хэрэгтэй өнгө хэмжээ басж өгье. Хитрхи бас татаж болохгүй. Just жоохон юм хэсгээр. За одоо shadow жоо сүдрээс хэсэж өгье. За одоо highlight одоо гэрлээс хэсэж өгье. Жоохон гэрлэлд нүүрсэн. За одоо хэрэг өөрчлөх цаарай. Илүү гоё хэлсэн байгаа харж байгаа. За одоо ганцхан нэг фото фильтр нэг тийм жоохон өнгийн жоохон засч өгөх үүрэгтэй. За энийг нь orange дээр тааруулаад 45%. Энийг өөрчлөлт арай. Зарж байгаа. Яг л энэ color balance фото фильтр хоёр ингэж хамт одоо өөрчлөгдөж байгаа. Тийм учиртай. За одоо хамгийн сүүлийн хэсэг. За энийг бас групплчи, Ctrl G. Энийг өнгөний хэсэг. За тэгээд энийг screen дээр тааруулаад энийг screen гэдэг нэрлэжээ. За тэгэд brush авч агаад жоохон тод бор өнгө. За тэгээд харж агаад энэ бор жоохон өнгөний жоохон цогцлогоо жоохон том бохом шиг brush. За энд харж байгаа ямар өөрлөж байгаа. За өшөө жоохон хар бор. За нэгэ 100% юм болгоод жоохон багсаж
энэ дээр за одоо тод ягаанг гэрлийн хэсэг дээр нь за энэ доотлын гэрэл за одоо тод сэнхэр гээд заарч байгаа. Энд дээр нь за ер нь тоо нүүр хэсэг дээр нүгсэн хэрэггүй байх. Гэхдээ энэ хэсэг дээр нь бас жоохон ягаан өнгө нэмчүүл бас болох байх. За ийм болж байна. За одоогоо сүүлийн хэсэг энийг color dodge за энийг color dodge гэдэг дээр тааруулна. За тэ brush авч байгаа нэлээд жижиг болгож байгаа. За одоо ягаан дээр 1 2 хэсэг дээр нь тод дээр нь за одоо тод ногоонг хэсэг жоохон тодруулж өгөөд за одоо нэг өнгө авах юм. Жоох багсаж өгөөд энэ зөвсөрт. За одоо энийг бас групплээд энийг тодруулагч гэж нэрлэжээ. За одоо Ctrl Alt Shift E бүтээхээ гаргаад за одоо gradient map энэ дээр нэг жоохон сүүдэр хэсгийг жоохон тодруулж өгөх нэг хэсэг оруулж өгье. Тэг учраас энийг тодорхой өнгөн дээр нь тавьж байгаа. Огл за soft ахтлах юм шиг тэгээд басаж өгöd. За ингээд дууслаа. Өнөөдөр хичээл та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За тэгээд энэ хичээл бас жоохон урт болсон гэж бодож байна. Тэгээд жоохон төвчээртэй бас илүү сайн та бүхэн маш бага зүйл жижигхэн зүйл дээр ажиллахад тэр зүйл бас маш их өөрчлөлттэй явчихдаг. Бас нэг тийм байдаг. За тэгээд анхааралтай савилт баярлалаа. Дараа уулзлаа. Түр баяртай.